ардчилсан намын бүлэг дүгнэлт гаргасан байна. Эдийн засгийн хямрал нэг л өдөр гинтгэн гараад ирсэн зүйл биш ээ. Өмнөх засгийн газрын бодлого шийдвэрүүд олон жил угширсан эдийн засгийн буруу бүтцээ засаж сайжруулахад чиглэж байсныг онцолсон байна. Уулуурхай салбараас хит хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчилж солонгоруулахын төлөө өмнөх засгийн газар ажилласныг тэд онцоллоо. Олон улс орны жишгээр уулуурхайн түүхийн эдийн үн уналттай үед нам түвшний инфляцийн орчин бүрдүүлэхэд анхаарсан. Хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлсэн. Үр дүнд нь өнөөдөр инфляцийн түвшин доктортой байгааг ардчилсан намын гишүүд хэллээ. Өнгөрсөн жилд уулуурхай манай эдийн засгийн нийт 89% эзэлдэг байсан бол одоо 78% эзэлж байгаа. Мөнгөний нийлүүлэлт ихслээ. Гаргасан мөнгө нь өмнөх оныхтой харьцуулахад ийм их байлаа гэж мэдэгдэж байгаа мэдээлэл бол өөрөө эдийн засгийн мэргэжлийнүүдээр харуул буруу дүгнэлт. Мөнгөний нийлүүлэлтийг хэмждэг ганцхан үзүүлэлт нийлүүлэлт их байна уу бага байна уу гэдэг ганц хэмждэг үзүүлэлт бол инфляц. Тэр инфляц нь бага байна, өнөөдөр 2.1 хэд байна гэдэг чинь нийлүүлэлт ямар байгааг шууд мэргэжлийн хүн бол шууд ойлгох энэ хэмжээний тоо. Өмнөх засгийн газар энэ оны төсвийн орлогыг төлөвлөхдөө 2015 оны гүйцэтгэлийг 7%-аар нэмж төсвөлсөн. За учир нь 2015 онд батлагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр татварын суур бааз нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан. Гэтэл сангийн сайд эсэргээрээ төсвийн орлогыг 1.8 их наядаар тасарна. Тиймээс төсвийн орлогыг бууруулж тодтгол хийнэ гэж мэдэгдсэн нь олон сөрөг нөлөөллийг дагууллаа гэж ардчилсан намын бүлгийн зүгээс үзжээ. За Монгол банкны ерөнхийлөгчийн мэдээллийн дараах 24 цагийн дотор Чингис бондын өгөөж 452-оос 471 болж 5.4 пунктаар хуваар одоо муудаж үнэ нь 98.26-аас 97.87 болон буурсан бол сангийн сайдын мэдээллийн дараах 24 цагийн дотор бондын өгөөж 593-аас 841 болж 42% муудаж бондын үн 97.62-аас 94.50 болтлоо буурсан. Эдгээр мэдээлэл гарснаас хойш төгрөгийн ам доллартай харьцах ханш 2050-аас 2230 болж 180 гаруй төгрөгөөр огцон сулраад байгаа өнөөдрийн бодит үн юм а. Ерөнхий сайд өчигдөр эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалan төрийн албан агчдын цалин бууруулна гэж мэдээлсэн. За гэтэл энэ төрийн албаны тухай хуулийн заалттай зөрчилдсөн Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт заасан цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэсэн амлалтаас ухарсан хэрэг гэж ардчилсан намын бүлэг үзэж байгаа юм байна. Төрийн албан агчдын цалин бууруулахгүйгээр дэд сайдуудын зардал, тэдний унаа, ерөнхий сайдын өрөөний засвар зэрэг зардлуудыг эхэлж танах ёстой гэсэн байр суурьтай байна.